одоо энэ хэдэн хүний байгаагийн тоолохоор одоо сан толгойд явж байгаа хэдэн хүн байсан юм одоо тоолоод авчих нэг хичээрээ. Нэг нь тоо. Цэглэгчдийн холбоо гэдэг дороо яамтай гэрээ байгуулад явъя дараа шийдэж болно. Тэгэхээр энэ нэр дээр явах гэсэн гараа үүснэ. Эсвэл бол цэглэгчдийн нэгдсэн холбоогоор бүр шинээр одоо бүр энэ Чулуунбаатарын холбоог үсгээд дахиад шинээр байгуулад явах. Тийм хоёр асуудал. Би бол сайн ярьсан ингэж асуудал. За цэглэгчдийн холбоо гэсэн нэрийгээ дороо гэрээ байгуулад явах гэсэн гараа үргэе. Гараа үргэе. Дараа нь энийгээ ашиглая. Телефон одоо яахсан юм чи наашаа ашиглах шинээр холбоо. Дог авчих дог. Цэглэгчдийн холбоо гэсэн Тий одоо цаг хугацаа байх байна. цэглэгчдийн холбоо гэсэн дороо. Тий. 11. За 15 хүн байна гэж. 16. За одоо дараагийн сонсоно. Ахаад шинээр цэглэгчийн нэгдсэн холбоог цоошин цэглэгчдийн холбоо байгуулад яваа гэсэн хүмүүс нь гараа өргөв. Гараа өргөв. Гараа тодорхой өргөл мөнийхөө. Өргөл гэж яагаад байгаа. Гэтэ тоглоом хийгээрэй. 1 2 Юугаач мэдгүй байж тээ. 5 6 7. Ойлгохгүй хөвчтэй өгөх яа. Санийхыг зарим сонссон уу? Ойлгохгүй юм шиг. Дахиад ихчээс 2 өдрийн ич. Чангал шиг. Би үл сая ойлгосон болоо. Алин зорихгүй. Хожим юм шиг тийм асуудал бид нар нөгөө хүмүүс зөвлөж байгаа. Нэг Бүгд би чи бэлдээ шүү таа. Бид маргааш хэрэг нэг өдөр өгч үгүй байх юм байна. Энэ яа гэвэл саячууд юу яаж бодох юм. Тэр зүйл өөр өөрсдөө санаа зовлон техникийг тооцоо авах. За сая яасан бэ? За ойлгоо. Чи 3 цагийн цаг ярьж байна. 3 цаг. Ямар нэгэн хүний хувийн эрх ашиг байхгүй шүү дээ. Миний ч байхгүй шүү. Надад ажил хандлагатай. Иймэрхүү нэг болохгүй шүү дээ. Энэ хүн Монголын зэрэг урлагийн замыг чинь засч өгөөж байна. Тэр замаар явцгаа чи хүсэж байна. Тэргээс авдаг. Давхар таалаарай. Учраас хин хийж болохгүй энийг. За энэ тодорхой хэмжээ хэрэг зөрчил байна гэж хүн болгоны цаана хамтд явагдаад байна. Тийм учраас өнөөдөр энийг Чулуунбаатарт 16 жил явахдаа энэ бүх юмыг хууль эрхцүүн дагуу бүгдийг хийгээд өччих. Яам энэ хүнтэй хамтраад энэ Чулуунбаатар гэсэн хүн цаана биш. Хатанбаатар Чулуунбаатар хоёр гэдэг үнийг та нар толгооноос аваа хай. Цэглэгчдийн бүх цэглэгчдийн холбоо гэж бодоод энэ цэглэгчдийн холбоо хэн удирдаад аваад явж чадахгүй. Удирдсан үйлдэл хэн байж чадахгүй гэдгээ одоо та нар бодоод нэгсээ өгөх хэрэгтэй байхгүй. Тийм учраас хангал дараагаад ослоо Чулуунбаатар гэдэг хүн хэрэг байх энэ хүн хийгээд өгчих. Энэ хүн чинь энийг аваад та нар энэ газрыг ч аваад дараагаар нь энийг өшөө хоёр болгоод энийг өөрөө хувийн болгоод явах тийм ашиг сонирхол бий бол хувьдаа байхгүй гэж бодож байна. Тэр хүн энэ чинь хувийн байгууллага улсын байгууллага.
энэ циркийн сургууль та нар нэгдээд энийг зөв замд ороод явах учраас би циркчдийн холбоо гэдэг замд ороод нэгдээ. Тэгвэл тэр удирдах зөвлөн тэргүүн хэн байх нь та нар шийдэдэг гэдэг шүү дээ. Та нар одоо лидергээд гэрэл батрын яриад байгаа чинь хинээр бид нар удирдуулах уу? Чулуунбаатар 80 гарчлаа. Энэ өндөр тэтгэвртэй суусан үнээр хүн болгонд хүрч чадахгүй өөрийнхөө ажлын байдлаар жоохон хүрхгүй байх гэж бодох юм бол өнөөдөр удирдах хүн бай. Манай циркч арайш тэгээгүй. Би саналаа хэлчихье. Өнөөдөр Монголын циркчдийн холбоог удирдах явах ганц хүн би. Энд хүн ихлээр Гэрэлбаатар түрүү хэлсэн энэ югаар соёлын урлагийн сангийн захирал манай циркийн урлагийн доктор Батхан өнөөдөр тэр хүн ажилгүй байгаа. Өнөөдөр тэр хүн Монголын циркийн бүхэл мэргэжлийн хүмүүсийг мэднэ. Арай тэр тэтгэвртэй суух нас нь болоогүй. Дөнгөж 60 шүргэж явж байгаа. 4-5 жил гэхэд бид нар хинж очоод баасан сүрэн очоод ярьсан циркийн сургуулийн хүүхд очоод ярихад тэр энэ ямар жүжигчин бэ? Энэ яаж болох вэ гэдгийг мэднэ. Дисмоо очоод ярьсан гэсэн тэр хүн. Би хэрвээ надаас санал асуух юм бол циркчдийн холбоогоо энэ Чулуунбаатар даргын байг улсын энэ циркчдийн холбоогоор байлгаж байгаа Батмун гэдэг хүнийг цөмөрөө санал нэгтэйгээр бид нар циркчдийн холбоог тэргүүнээр тавихаар боллоо. Чулуунбаатар даргын туршлага энэ бүхний хот за гараа өргөж ирээд ихтэй байлгая. Энд дээр санал асууж болох уу? За гараа өргөё. За Батмун циркчдийн холбоогоо өдөрдүүлээ. Өдөрдүүлээ гэсэн гараа өргөё. За өргөө байлгая. За Гэхдээ циркчдийн холбоо циркийн дараа явуулж байгаа шүү дээ. За Чулуунбаатар дарга хүндэт ерөнхийлөгч юм байлаа. За энэ хаалганд дотроо бодож байгаа түрүү хийсэн танаас өдөртөх зөвлөн хэн байх вэ? За энэ одоо тэр энэ төрлийн циркээс агуу циркчдийн холбооны ерөнхийлөгчд энэ төр бай Ахмад циркчдийн холбоо тойрсонтой энэ хүн та одоо нэлээд сайн бодож байгаа. Одоо бид нар тэрийгээ өг. Тэгэх юм бол бид нар бүх цирк суглаад холбоогоо ийм үнээр өдөрдүүлэхээр боллоо. Циркчдийн холбоогоо Чулуунбаатар даргын байг улсын холбоог хэвээр нь байлгахаар боллоо. Чулуунбаатар дараа хүндэт ерөнхийлөгч гэдэг байлгая. А өдөртөх зөвлөл нь одоо энэ хин дэд тэргүүн одоо Хатанбаатар нь байна. За энэ Мөвчмөчийн коллежийн одоо Гэрэлбаатар нь миний хийж байгаа санал шүү. Гэрэлбаатар нь байна. Ахмад одоо тэр циркчийн инх баяр нь байна. Одоо өшөө хуучин гишүүн Баасан юм чинь та бүхэн одоо тэрийг бичээд өгөх юм бол бид энэ чинь нэгтгэхэд бид нар нэгтгэжлээ ийм саналтай очлоо маргааш тэрийг чөлөөд. Тэгээд дараагийнхаа ажлын бол шинээр байгуулагдсан эдгээр суглаад одоо өшөө яах вэ тэр гэрээ байгуулахдаа циркчдийн холбооны нэрээс байгуулсан нь шүү. Ойлгосноо? За. Цогтгоо. Цогтгоо. Яачих байгаа шүү. Эктор яваад хүмүүстээ тийш. Энэ амжилтаа. Олон тэргүүлийг сонгодог шүү. Эргээд энэндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй шүү. Эргээд ямар юм яаваа. Тэр хин ямар үүрэг хүлээгээд ямар үүргээ биелүүлж чадсангүй вэ? Энд ажил хэрэгч байна гэдгээ дүгндэг байх хэрэгтэй шүү хамт одоо. Тэгэхээр одоо надад хамаагүй гэх ингээ явдаг байх. Одоо дарсаа Ахмад дунд бүх үе орлоо шүү дээ. Залуучууд хамтдаа өгч бид ингэж ажиллаа гэдгээр хэлээд хамтлагийн ахлагч бүрэн жаргал санд ахуу. За бүрэн жаргалтай санд гэсэн шүү. Эрдэнэ циркийн хөгжил төвийн захирал
Сэлингээгийн юу? За эднээс санахгүй. Эцтэй өргөөрөө Өргөөрөө шийдвэр гэж. Сэлингээ захир за. Зодбаяр. Зодбаяр сацгийн Зодбаяр. Сацгиас орчих. За сагаас 2 хүн орлоо. Бут. За экстра студент захир тогш бут. Ботод гараа өгсөн шүү. нөгөө хэнийг Хамонгол группийн захир цогцгүй за за энэ Улаанбаатар циркийн менежер дэд захир Улаанбаатар циркийн захир түмэндээ Эрексэр амшиг юм. Циркийн сургуулийн төлөөлөгч Инх Баяр багш. Эрексэрийг нөгөө Эрексэг орсон юм уу? Урагчтай холбооны Урагчтай холбооны охин очиж байгаа юм чинь ээжгүй хоёулаа ороод яах юм бэ? Нэг нь ороод хамтгийн Хатанбаатар. Хатгаа циркийн захир Хатанбаатар холбооны Загварчтай холбооны ерөнхийлөгч Эктор За Ариун боо за царилт найрагч. хүн чинь одоо ичнээ байна. Ингээд Шинжил дүүийн захир. Гэрдээ хөвчмөчийн канжиж тиймээ. Төлөөлөлөө Инх Баяр Монголын циркчдийн холбоо гэсэн дээр бид нар соёлын яамтай циркийнхээ эрх ашигыг хамгаалсан гэрээ байгуулах уу? Байгуулъя. Циркчдийн холбооныхаа нэрээр. За 100%. За циркчдийн холбооны тэргүүнээр хүндэт тэргүү ихлэж циркийн найруулагч циркийн ухааны доктор Батмөнхийг цөмөрө нэр дэвшүүлэх үү? Нэр дэвшүүлээ. За хуучин циркийн холбооны тэргүүн доктор Чулуунбаатар даргыг тэр хүндэт ерөнхийлөгчөөр үлдээх үү? Чулуунбаатар хүн. За ингээд саяын нэр гарсан 15 хүн циркчдийн холбооны одоо удирдах зөвлөл юм байна шүү. Гişүү. Маргааш ямар нөхөр байна шүү.
бичиг сурч явсан. Бичиг үсэхгүй нэ хоруугаар дарж болох юм байгаа. Болохгүй болохгүй. Хорууны ээж нь Болно да. Гэтэ хьюжэр болохгүй байна. Чиний нэрийг үуч юу? Юу? Бидний дээр тийм дээ. Сүрэ